Тэгэхээр guys, яг одоо би COP17 руу явж гин автобусаар очт юм байна. Зам хаалттай байгаа юм байна. Автобус гоё сэрэг, цөөхөн хүнтэй байна. Ойрд автобусын суугаа хүч хэлэх үү? Энэ аюу гоё цэвэрхэн автобус байна бас. Аюу гоё тухтай санагдаж байна надад лав. Тэгэхээр guys, яг одоо би Улаанбаатар хотод зохион байгуулагдж байгаа COP17 дээр дөнгөж орж ирээд байж гин. Яг одоо миний ард 197 талын туг байна. 197 талын 12,000 төлөөлөгч нар өнөөдөр оролцож байгаа. Харж байгаа ерөөдөө нүүбээс зохион байгуулагдж байгаа. Яг Монгол Улаанбаатарт болж байгаа гэсэн утгаараа айгүй том давуу талтай байгаа. Тэгээ би анх удаа Улаанбаатарт одоо энэ COP-д оролцох чинь тэгж ойрхон байгаа. За хэдүүлээ ороод дотор яг юу болж байгааг хамтдаа харцгаая. Guys, яг үндсэн COP17 болж байгаа газар ороод ирлээ. Энд юм гоё том гэр байна. Энэ их гэр гэсэн. Тэгээс нэг урлаг соёлын үзүүрүүд байх шиг байлээ. Тэрүүгээр одоо хурлын гэр байна. Тэр цаана хоолны хэсэг байна. Харж байгаа. Ард бол нилээ том байна. Харж байгаа guys, Rio Tinto байна. За Rio Tinto маань болохоор одоогийн байдлаар бол нийт 34 улс төрөл ажиллагаа явуулдаг. Бид нэр яг 2018 оноос хойш яг хүнд төрөлхтний хөгжил төвшөлт нэг хэрэгтэй түүхийдийг нийлүүлэх зорилготой бол ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бол одоогоор бид нэр 4 бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Энэ болохоор төмрийн хөдөр, бөмбөг цагаан, DT болон ZIS гэсэн 4 бүтээгдэхүүн байдаг. Тэрнээс яг ZIS-ийн хүрээнд болохоор бид нэр дэлхийд даяар бол 6 төсөл байдгийг нэг нь бол одоо Монгол оюутлогоо байгаа. Өмнө нь бол бид нэр үйл ажиллагаа явуулаад одоо 10 гаруй жил болцсон байгаа. Тэгээд COP17-ийн хүрээнд болохоор бид нэр яг байгаль орчин чиглэлээр юу хийж байгаа вэ гэдгийг илүү гоцоо танилцуулж байгаа гэсэн. Rio Tinto-гийн хувьд болохоор өнгөрсөн хугацаанд айлтгуулах технологиг нь илүү байгаль ээлтэй болгох чиглэл нэлээд ажиллагаа явуулсан. Тухайлх юм бол одоо ийшээ харах юм бол бид нэр ZIS-ийн яг боловсруулах чиглэлээр шивэ тий. Newton гэдэг энэ төслийг бол хэрэгжүүлээд одоо туршилтын амжилт бол нэлээд амжилттай явсан. Энэ болохоор хайлуулах үйлдвэрийн шаардлагагүйгээр катодын зүс боловсруулдаг. Ер нь бол яг байгаль хамгийн хорогнол учруулдаг хайлуулах үйлдвэрийг одоо тэр нүүрс зөрөгчийг нэлээд бууруулж байна гэсэн. ZIS-ийг тэгэхээр хайлуулах одоо тэр процессгүйгээр ZIS-ийн катод гаргаж ийн гэсэн үг үү тий. Энэ болохоор яг нуруултаа уусгах технологи л доо. Гэхдээ энэ дээр болохоор биологийн аргаар буюу бактери ашиглаж байгаа эндээс илүү процессыг нь хурдан болгоод масс хэрэглэн гаргах ашиглаж болох. Тэр технологи хөгжиж байгаа гэсэн. Нийлээ нарийн юм биш үү тий. Тийм ба. EDCC-ийн хувьд болохоор энэ хөнгөн цагааны хайлуулах болдог. Гэхдээ энэ болохоор яг адилхан түрүүнийхтэй сайн ярьжсэн тэ хайлуулах үйлдвэр бол нүүрс зөрөгч ялгар дэвд аягүй өндөртэй байдаг. Гэхдээ энэ нь болохоор нүүрс зөрөгчийн оронд хүчил зөрөгч ялгаруулдаг гэдгээр аягүй онцлог байна. Гэвчлэнгээр яг нөгөө технологийн суурийг нь бол ерөөдөө нэлээд өөрчилсөн. Нэлээд сайжруулалт хийгдэж явж байгаа. Тухайлбал юм бол өнгөрсөн оны байдлаар манай эрчим хүчний 77% нь сэргээгдэх үсрээс хангагдж байгаа. Дээрээс 77% нь сэргээгдэх эрчим хүчлэр чи одоо наар салхих тий. Энэ болохоор гэхдээ группийн хэмжээнд шүү. Одоогоор бол оюутлогоо дээр бол арай ондоо. Яг байгаль орчин чиглэлээр болохоор энэс гадна аягүй олон төслүүд хэрэгжүүлдэг. Бид нэр оюутлогоор дамжуулаад ерөнхийлөгчийн тэрбум мод санаачлагыг дэмжиж 100 сая мод ирээдүйд өвлүүлээ гэдэг иймэрхүү санаачлаг хэрэгжүүлээд явж байгаа. Өмнө ийм байсан газар юм уу тий? Тий. Энэ маань болохоор Сэлэнгийн ерөөс сумын ялбын гол байгаа. Өмнө нь болохоор нөгөө алтны нинжанууд гэж ярьдаг та. Ер нь бол энэ жижиг хэмжээний олборлуудын улмаас энэ газар маань бол нэлээд дороотцсон байсан. 2000-ад оны ихэнх үеэс бол. Одоо болохоор яг бид нэр энэ сүүлийн 3 жилийн хугацаанд техникийн нөхөн сэргээлтийг хийгээд дууссан байна. Үүнээс гадна бас бид нэр Дахуул аймагт шарын голын нөхөн сэргээлтийг бас хийгээд дууссан. Энэ хоёр маань нийлээд 1635 га талбайг хамарч байгаа. Тэгээд энэ нь болохоор манай 100 сая модны амлалтын бол 20 сая юм баггүй. Үүнээс гадна бид нар бас Монголд мод өрсөлдөөний 4 газартай. Тэгээд үүгээрээ дамжуулаад мод бас нөгөө талдаа бол тариад явдаг. Тэгээд нийтдээ бол одоогоор бид нэр 50% нь буюу 50 сая модыг бол тарьсан. Одоо тэгэхээр энэ голын уурсгал одоо энэ мод зоод бүгдийн ерөөдөө ингэ шинээр ингэж байгаль нөхөн сэргээлт хийсэн гэсэн үг тийм. Энэ техникийн нөхөн сэргээлт гэдэг нь болохоор одоо тэр хавьд ингээд сайн харах юм бол ухаан ийцэн газруудыг буцаж тэгшлээ. Тэгээд хөрсийг нь дахиад нөгөө илүү жоохон үржин шимтэй хөрсөөр буцаад тэгээд яг голын урсгалыг нь буцаж сэргээгээд энд бас нэг хиймэл нуурууд аягүй хүйсэн байсан. Тэрийг нь бүгдийг нь цэвэрлээд одоо эргээд байгалийнхын төлөвлөлтөнд оруулсан байгаа гэсэн. Тэгээд энэ маань бол 3 жилийн хугацаанд аягүй амжилттай
Сауди Арабиас бас зөндөө хүмүүс ирж илээ л дээ. Энийг харчаад 20-30 жил хийдэг газрыг та нар яаж 3 жил хийчихвэ гэж хайчдаг. Ялцуулсан байна тий. Одоо ингээд харахад одоо очиод гоё майхна барайл те бараг ингээд голын ажид гоё ингээд амархаар гоё харагдчих. Яг сэлэнгээ бас нэг уугуулгүй маань өнгөрсөн 7 хоногт манай дээр бас зочлоод энэ зүүн яг ялгын голоор очсон гэсэн. Яг зурган дээр харагдаж байгаа шиг гоё болсон байлаа гэдэг айгүй баярлалаа. Ашгүй. За үүнээс гадна гэх юм бол бид нар өнгөрсөн сард бас ухаан цаг төслийг хэрэгжүүлсэн байгаа. Энэ болохоор говьд бид нар 300 га талбайд заган ойд барих төсөл байгаа. Одоогор бол бид нэр 80 га талбайд нь бол тариа дууссан. Тэгээд яг чинь нэг бас зүйл нутаг учраас тэр нэг ямар ургамал тэнцээ илүү бас сайн урах уу гэдэг судалгааг аягүй сайн хийлгээд сүүлийн байдлаар survival rate буюу 85% нь бол тэнцэнэ яг ургаж байгаа гэсэн. Тэнгүүт үлдсэн 15% нь одоо чинь ингээд өвчтэй гэж бодоход тэрийг нь буцаагаад дахин суулгаад байгаа гэсэн. Тэр судалгаа маань хийгээд ажиллаж байгаа. Нөгөө золбоо ТV дээр очдог цаг мод тарьж ирсэн. Тэр чинь одоо нэг хэсэг нь явж байгаа гэсэн үг үү те? Тийм байна гэсэн. Guys, та санаж байгаа бол золбоо бит хоёр өмнө говийн Хамбогдын ойролцоо 300 га газрын цаг модыг тарьж ирснийг та мэдэх бах. Тэр төслийн маань зураг нь энэ байна. За би өөртөө Монголд ирснээсээ хойш нэг дор ийм олон гадаад хүн хараагүй юм байна. Тэгээ та хэд харж байгаах энэ нэгэд улс орон болгоны төлөөлөлүүд ирсэн. Хүүтэй засж гин одоо ингээл энд Узбекистан байна, энд Хятад байна, цаана Турк байна, Бразил байна, Орос байна, Сауди Араб байна. Ер нь Копоныг тайлбарлачих юм. Энэ олон хүмүүс дэлхийн өнцөг болон бүрээс ирж одоо байгалийн цөлжилтийн эсрэг байгалийн төлөө одоо юу хийж болохоор байна. Төслүүдээ хоорондоо ингээ хуваалцаад энэ дунд гэсэн Монгол төслүүд Монголд одоо юу бүтээж байгуулж бид нар ингээд байгальтаа ээлтэй зүйл хийж болохоор байна тий. Тэрийг ингэж ярьж байгаа. Тэрийг маш сайн ойлгохтой. Гадуур нэлээд бас энэ нөгөө дашаа мэдээллүүд нэлээд их байсан. Тэгээ би өөрөө яг ингээд нүдэрээ ирээд ингээд харахаар нэлээд том зохион байгуулалттай. Энд бол нэлээд ажлууд буужгинж байна. За, тэгэхээр guys, энд аюу танил брэнд харж байгаа. Loro Piana гэдэг нэлээд luxury ийм хувцсны аюу гоё брэнд байдаг. Би одоо л мэдэж байна. Энэ брендийн ноолуурыг Монголоос авдсан байна. Аюу сонирхолтой санагдлаа. Та хэд гоё юм харуулъя нааш. Алдарт Loro Piana брендийн гол түүхийд болох ноолуур одоо энэ ингээд Монголоос гарахтаа яг ингэж гардыг байна. Та хэд харж байгаа. Яг цэвэр чанартай Монгол ноолуур. За тэгээ Монголоос ноолуураа авлаа. Итали руу очлоо. Италид ингээд сайхан ингээд дахин боловсруулалт хийгдээд ингэж өнгө оруулаад тэгээ ингэж утас болоод тэгээд эцсийн бүтээгдэхүүн ингэж гардыг байна. Гайхалтай. Одоо нөгөө тайд мэдхээр бол нөгөө Blackpink-ийн Lisa гэж шүүн нэдэж штэ. Lisa-гийн X нэг юм уу та X-ээр нь тайд сайн мэдэх байх. Захирлан сайн Монголд ирсэн байсан. Тэгээд ер нь бол Монголд ирсэн шалтгаан нь бол энэ л юм байна. Ер нь бол цааш өөрөө Loro Piana-гийн CEO тэгээд гол одоо түүхийд авдаг мэдээж Монголдо зочлох нь бол аргагүй. Харж байгаа Монголын бүгд маань ийм гоё харагдаж байна. Дотор нь юу байгааг харцгаая. Өнөөр ийм гоё Монгол хийсний шатар байна. Дом байна, данх байна, бөхөө намжлын зураг байна, азарганы ноцолдоо ингээд алдарч зураг байна. Энэ бол мэдэхгүй зураг байна. Аах удаа харж байна. Энд чи юу лээ? Тариалан хураалт. Юу лээ? Тийм хүн нэртэй зураг санагдаад байна. Нүүбийн анхааралтай авсан ховор амьтад юм шиг байна. Мазаала мөн үү? Хүү аргал хараа. Жинхэнэ сүрлэг амьтандаа энэ. Бага мазаала юу? Хүү. Цоохор ирвэс. Жинхэнэ гоё амьтан шүү дээ. Уусын жинхэнэ эзэн. Ийм оргил магчин оршин байгаа нь Алтан өвөр говийн экосистем бүрэн байгааг илтгэнэ гэж. Байгаль дээлтэй амьтан байна. Энэ булаг дээр ирж байгаа амьтад юм биш үү? Ямар гоё жимс ногоонууд вэ? За тэгэхээр энэ манай Монголын жижиглэн худалдаа эрхлэгчтэй холбоо төрийн бус байгууллага Moro гэдэг Япон улстай хамтраад Японы үр сортуудыг Монголд нутагшуулаад өнөөдөр 80 гаруй жимс ногоо Монголд нутагшчиад байгаа юм. Тэгээ бид нар энэ хүрээнд өөрсдийнхөө төрөл бүрийн нутагшуулсан, тарьж ургуулсан дээжүүдээ авчирч энэ COP17-д өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг танилцуулж байна. За ингээд дээжсэн та хоёрт бас амтлууд баярлалаа. За тэгэхээр одоо удахгүй манай монголчууд
Япон улс ордын ийм жимс ногоог Монголынхаа дэлгүүрүүдээр борлуулалт хийгээд бид нар ингээд зөвхөн нэг одоо гадна үзэмж юм уу тийм ээ тэгээ бүтээгдэхүүний том жижиг ийм агуулгаар биш энэ дотор ээж байгаа хүнд хэрэгтэй шимт бодисын агууламж нь Япон улс маш өндөр түвшинд үнэлэгддэг учраас тэр хүртээмжийг монголчуудынхаа эрүүл мэндэд зориулаад өөрсдийнхөө эрүүл хөрсөн тарьсан ийм одоо нутагшуултыг хийгээд маш амжилттай хэрэгжиж байна. За ингээд манай төслийг дэмжиж манай монголчууд удахгүй бидний тариалсан энэ жимс ногоог одоо амтлан гэдэгт итгэж байна. Японоос одоо Япон жимс импортлох шаардлага байхгүй те өөртөө сайхан үрийг оруулж ирээл нутагшуулаад тэгээд сайхан Японы одоо өндөр шимт хичээлтэй хүнс ногоо жимснүүдийг одоо хэрэглэх боломжтой болох юм байна те. Морогийн тарьж байгаа Йимбугийн сорт Японд болохоор алтан өндөг гэж нэрлэдэг. Манайх шууд нэрийг нэг авч хэрэглэж болохгүй учраас монголчлоод энэ өөрөө шар өнгөтэй ийм одоо өндөг шиг хэлбэртэй учраас Йимбу гэдэг монгол нэрээр нэрлээд энэ сортыг Монголд нутагшуулсан тий. Ямар нэр өгсөн гинэ? Йимбу. Йимбу. Оо за Йимбу гэд Монголд тарвасыг хамтдаа харцгаая. Япон үр сортоор тариалсан, Монголын хөрсөн тарьсан тарвас. Одоо ингэ тариалж байгаа манай. Энэ шар тарвасан. Одоо тэр тарьсан байна тий. Энэ. Тарвас юм уу тий? Одоо тарвасаа зөвхөн тариалах биш, тарвасаараа хатаамжаа хийнэ энэ. Тэгээд дээр нь тарвасаар янз бүрийн бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийж байгаа. Дээрээдүүд бид нэр экспортлно. Зөвхөн Монголынхаа хэрэгцээг биш. Бүр одоо гадагшаа гаргах. Ялангуяа Японд гаргах. За ийм манай. За зөвхөн гоё юм хийж байгаа юм байна. Танай хамт амжилт хүсье. A few moments later. Guys, энэ дотуураа биш үү? Гольф карт гэж ярьдаг. Гольфийн жижигхэн машин бид тэрүүгээр ингэж үйлчилж байгаа юм байна. Байрнууд нь хоорондоо жоохон зайтай болохоор хэдүүлээ тун удахгүй гоё ингээд сууж явъя. Харж байгаа. Гоё харагдаж байгаа. Харж байна уу? Яа, янзлаа харагдаж байна. Би ерөөс өмнө гольфийн машин сууж үзэж байгаагүй. Тэгээ одоо хэдүүлээ гольфийн машин сууж үзцгээе. За. Оо, янзтай. Яа, зөв гоё. Ирсэн. Айгу хордлоо. За. Коп 17 ямар шиг болж байна? Коп 17 арга хэмжээ. Маш сайхан зөвхөн байгуулалт өндөртэй. Гоё болж байна оо. За хизээ ирсэн. Анх удаа өнөөдөр ирж байна уу? Эсвэл өмнө өдрүүдэд ирсэн үү? Тий эхлэх өдрөөс ахуулаад ер нь бол урлагийн тоглолтын үйлчлэгээ үзүүлээ. За. Юу хийж байгаа? Ямар Улсын филармоны морин хуурны хайрал хөгжим. Морин хуурын чуулга маань Коп 17 одоо арга хэмжээнд эхэлснээс нь ахуулаад нээлтийн өдрөөс ахуулаад ер нь бол тоглолтоо төлөвлүүлээд өнөөдөр одоо өөрсдийн бас нэг сор болсон бас 5 бүтээлээ төлөвлүүлэхээр ирж байна да. Одоо тоглох гэж байгаа юм уу те? Тий одоо ерөнхий сайдын арга хэмжээнд тоглох гэж байгаа. Хаана? Энэ гэрт тоглоно. Баян дотор юм. Тий. Маргааш манай яг морин хуурын чуулгын бүрийн хэмжээний яг бас сайхан тоглолт болно те. Коп 17 зочдын төлөвлөлөөр. За баярлалаа. Амжилт хүсье. За сайн уу. Коп 17 ямар шиг болж байна? Дэжиг бол гоё нөө. Ямар ажиллаар явж байгаа вэ? Би өнөөдөр нөгөө нэг модельуд талахын тэрний арын албанд явж байгаа. За. Өдөр болго ирж байгаа юу? Эсвэл Өчигдөр өнөөдөр тэг маргааш ирнэ. Тэгээд гоё болж байна. Сэтгэл ямар байна? сэтгэл одоохондоо яг ажиллаа гэж явж байгаа болохоор нэг гоё. Завгүй гүгээл яваад байгаа болохоор нэг гоёыг мэдрээгүй л байна. За. Сүүлийн өдөр мөдөртэй гоёыг яг мэдрээ. За. Эцсийн бодлороо буучлаа. VIP lounge энд байгаа юм байна. Plenary hall гэж байна. Ер нь нэлээд том юм биш үү? За яг одоо хурлын зааланд орж ирсэн байна. Энд бол нэлээд том зааланд харж байгаа. Ингээ хурал болж байна. Улс орнуудын төлөөллүүд хоорондоо одоо асуудлаа ярилцаж ямар юм хийж болохоор байна. Ирээдүйн төслүүдийн талаар бол ярилцж байна. За гольфийн машиныхаа урд нь суучлаа. За хэд өдрөө жолоочоор явж байна. За одоо ингээд нэг 7 дахь өдрөө. Анханаас нь эхлээд 17 өдрөөс ахуулаа явж байгаа. Ямар хөө байна? Ер нь бол дайггүй шүү. Болохоор байна. Тийм болохоор. За ингээл ер нь тойрж идэм биш үү энэ жижигхэн гээл нэг
бүстэй тавьж байгаа. Тэгээ бас ногоон бүс дээр манай ногоон бүсийн жолооч нар маань одоо ингээд хүрээлэнгээс ногоон бүсийн үүд рүү бас яг ийм цагаан тэргээр ингээд үйлчилж байгаа. Хэдэн ийм гольф машин байгаа энэ төр? За одоо яг энэ бүс дотор маань яг одоо хитүүлэг ингээд суугаад явж байгаа 10-ны судалгаа 5 байгаа. Тэгээд өшөө ингээд имэлхийх одоо ингээд явуул имэлхий машин одоо тэнцээ нэг зогсож байгаа. Ийм энэ ингээд цэнгэр бүс дээр байгаа, ногоон бүс дээр байгаа. Тэгээд ногоон бүс дээр бас арай энэс том 17-ны судалтаагаас нь ногоон бүс дээр ямар ч арай олон байгаа. Гэтэ ногоон бүсийн машиныг нэг сайн мэдэхгүй байна. За одоо ногоон бүс рүү яаж явах вэ би? Одоо ногоон бүс бол яг энэ хаалгаар ингээд нэвт гараад цэцэг зүрэл байгаа. Эсвэл энэ бүх юм байна тий. За баярлалаа амжилт хүсье. За. За COP 17 гэж яриад идэг. Яг ямар учиртай юм бэ? Булчинтай убаа гэж гайхаж байгаа. За COP 17 юу вэ гэхээр ерөнхийдөө цөлжилтийн эсрэг олон улсын конвенц буюу олон улсын хурал байгаа. Тэгээд энэ бол дэлхийд 17 дахь удаа явагдаж байгаа. Тэгээд та нар газрын зураг дээрс харах юм бол Монгол улсын хөрсний дороотл бол нэлээд их байгаа. Одоо цөлжилт хөрснөө бохирдол энэ олон улс орны хүмүүс нийлээд одоо нэг газар хуралдаад, цуглаад тэгээ асуудлуудаа яриа зөвхөн Монголынх биш ер нь дэлхийд даяар байгаа байгаль орчны асуудлуудыг ярьж хөндөөд тэгээ байгаль орчиндөө ээлтэй төслүүдийг хэрэгжүүлэх тийм зорилготой байгаа. Энэ удаагийн одоо COP 17 яг Монголд болж байгаа утгаараа бас айгүй давуу талтай бидэрт айгүй ашигтай гэж ойлгоод байгаа. Яагаад гэвэл энэ олон 12 мянган одоо төлөөлөгч нар Монголд ирээд яг ингээд Монголд ирэхдээ мэдээж газар нь болж байгаа учраас илүү Монголын асуудыг хөндөх магадлал өндөртэй. Тэгээ эндээс одоо зөвхөн одоо энэ олон хүмүүс ирж байгаа биш. Энэ олон хүмүүс ирээдүйд бид нар ямар асуудал шийдээд ингээд төсөл үлдэх вэ гэдэг нь бол хамгийн чухал байгаа. Хөрөнгө оруулалт, санхүү, одоо төслийн хэмжээд одоо юу монголчууд одоо ингээд Монголдоо хийж бүтээж болохоор байна тий. Байгаль орчинд мал амьтанд ашигтай, малчтад ашигтай, бидэнд болон одоо байгальд ашигтай ямар төслүүд одоо хийж болохоор ингээд олон улсаараа ингээд зөвлөдөөд Монгол улсын зүгээр нэг ингээд нэг тий гуйлга гуугаад ингээд явдаг орн биш юм байна. Яг ингээд төслийг ингээ өөртөө ингээ санаачлаад хийгээд ингэж амжилттай хийж болох юм байна гэсэн одоо ийм сэтгэл үлдээх нь бол хамгийн чухал байгаа. Энд одоо guys загварын шоу болох гэж байгаа юм байна. Одоо Монголын үндэсний хувцас соёлыг одоо бусад орны хүмүүстэй таниулах зорилготой. Гэтэ арай болоогүй юм шиг байна. Одоо тайзаа засаж чинь хөдөлөө гараад ирж яхад баг болчих واخ. Хөдөлөө дүрс авахыг бодно. Манай энэ өргөнөөс та бүхэн ЮНЕСКО-с бүртгэгдсэн хуурийн уламжлалт татлага, бие биелгээ, уртын дуу, көмий зэрэг өвгүүдийг үзэх болно. Одоо та бүхэнд хүрэх бүтээл бол золгой доо гэдэг нэртэй бүтээл байна. Энэ бүтээл бол өндөр уулсыг давж аав ээждийн золгохоор яваад тэр залуусан тухай үйл. Одоо би та бүхэнд бас нэг гайхамшигтай өвийн тухай танилцуулъя. Энэ бол Монгол уран бичлэг 2013 онд ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгэгдсэн ийм сайхан үг байна. Энэхүү бүтээлийг бичсэн энэ гайхамшигтай хүн бол Монгол улсын соёлын гэлч, Монгол улсын соёлын төвийн ажилтан Ариун бол гэдэг сайхан уран бичлэг ах маань байна. Энд бичигдсэн бүтээл бол удахгүй та бүхэнд бас үзүүлэх Жороомор хэмээх биелгээний нэрийг энд бичсэн байна. За ингээд дараагийн үг бол бие биелгээ. Сая миний биелсэн энэ биелгээ яг уг цэвэр язгуур татлахаараа язгуур татлахын дээрээ хэрхэн яаж биелэх дээрээ харцгаана. Одоо та бүхний үзэх биелгээнд Монголын 93 наадмын тухайгаар нь дараагийн бие биелгээ морио унаж явж байгаа монгол хүний биеийн
хөдөлгөөн ямар байх вэ? Тэр унаж яваа мориныхан явдал хөгжмийнхаа аялгаугаар дамжиж хэрхэн яаж дүрслэгдэж болохыг та болно. За одоо хэдүүлээ яг COP 17-гийн ногоон бүсэд ороод ирсэн байна. Энэ ногоон бүс нь юугаар ялгаатай вэ гэхээр хүссэн хүн орж ирээд танилцах боломжтой. Одоо ямар нэгэн хурал цуглааны олон улсын заавал төлөөлөгч байх одоо шаардлага байхгүй гэсэн үг. Та үзэж агаад орж ирээд энэ үйл ажиллагаатай танилцаад ерөөдөө ингээд явхад бол нээлттэй шүү ногоон бүсэд. Окей. За сайн байна уу? За та ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ? Манай өнөөдөр энэ павильон дээр Монгол орны тусгай хамгаалалтын газар нутгуудыг танилцуулах юм павильон ажиллаж байгаа. Энэ COP 17-д оролцогчид Монгол орны тусгай хамгаалалтын газруудыг сурчлах зорилгоор юм ажиллаж байгаа. Тусгай хамгаалалтын газрууд гэхлээр одоо ховор амьтантай гэсэн үг үү те? Дэлхийн хэмжээнд газар нутгийг тусгайлан хамгаалахын тулд улсын тусгай хамгаалалтын газар гэж байгуулдаг. Protected Area буюу тусгай хамгаалалтын газар. Энэ дээр манай Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад шилжсэн улсын тусгай хамгаалалтын газруудыг бий болгосон. Одоогийн байдлаар өнөөдөр байдлаар 121 улсын тусгай хамгаалалтын газар бий. Одоо энэ дээр өнгөөр тэмдэглэсэн байгаа. Гэхдээ Монгол улсын хэмжээнд бол тусгай хамгаалалтын газрыг 4 ангилдаг. Дархан цаазт газар, цогцлбор газар, нөөц газар, дурсгалт газар. Энэ дээр ногооноор тэмдэглэсэн маань дархан цаазт газар байна. За хөхөөр тэмдэглэсэн байгалийн дурсгалт газар. Улаанаар тэмдэглэсэн байгалийн нөөц газар, жижигхэн ягаанаар ингэ тэмдэглэсэн зарим газрууд байгаа. Тэр нь байгалийн дурсгалт газар гэж байна. Энэ дөрөв нь ямар ялгаатай бол дархан цаазт газар маань одоо заашгүй онгоноор нь хадгалах ёстой. Жишээ нь одоо энэ газрыг үзүүлээд говийн дархан газрыг гэсэн гэж байна. Энэ дээр нөгөө дэлхийд Монголд дэлхийд таварсан мазаала байгаа. Хавтгай тэмээгээд одоо 100 хүрхгүй цөөхөн тавлсан 50 хэд байгаа гэдэг мазаала байгаа юм тусгай хамгаалалт газар заашгүй хамгаалах. Бидний дэргэд байгаа Богдхан уулын дархан цаас газар гэж энэ дархлаа хамгаалах ёстой заашгүй шаардлагатай газрыг дархан цаас газар. Үүний дараа шатн цогцлбор газар гэхээр зарим хэсэг нь аялал жуулчлалын хэсэг бүс болгоод аялал жуулчлалд үзүүлэх зарим хэсгийг тусгаалan хамгаалах юм газрыг байгалийн цогцлбор газар. Энэ их нартын тусгай хамгаалалтын газар гэж энэ манай Дорногов гэдэг юм улсын тусгай хамгаалалтын газар бидэд өөрсдөө хариуцдаг энэ байгалийн нөөц газар. Энэ болохоор уламжлалт баалаж хоо доторх нь эрхэлж болно. Нутгийн иргэд амьдраад гэхдээ нутгийн иргэдтэйгээ хамтраад хамгаалж болох юм боломж өгцөлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж болох гэсэн нэн ховорцоо энтэд бас байдаг. Заашгүй хамгаалах шаардлагатай газар байгалийн нөөц газар гэж. За байгалийн дурсгалт газар гэхээр одоо түүхэн ахлагтай овоо, бурхан шүтэнтэй жоох юм тийм газрыг дурсгалт газраар одоо эсвэл манай Дорноговтой сүүхэнтэй чулуудсан мод гэж байгаа энэ дурсгалт газар энэ дурсгалт газраар авсан шалтгаан чулуудсан модтой ой тийм бүрдэл байдаг. Гэхдээ өөр амтан байдаг учраас дурсгалтаар авсан байх жишээ нэг ийм газрууд байдаг. Энэ улсын тусгай хамгаалалтын газруудыг танилцуулах энэ зорилготой өдөрлөгөө болж байгаа. Энэ юу лээ? Энэ амтны тааны танилцуулаач. Энэ бог гэдэг одоо манай хангайн бүсийн тусгай хамгаалалтын газрууд дээр ихэд одоо энэ зэрэгэлдээ бог тавуул хулстай байгалийн цогцлбор газрууд их хэлбэг байгаа юм. Бог. Нөгөө бог дуулан дээр байдаг. Тийм бог. Одоо энэ богын яг чихмэлийг хийж байршуулж одоо иргэд хүүхдүүдэд мэдээлэл өгөх зорилгоор байж байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За энэ ямар гэжин өөрөө хөдлөөд ах энэ одоо робот уу яаж хийвэ те? Юу медальтай нааш. За энэ одоо юуны хизээний ямар тэмцээний медаль байх нь доо? 7 хоногийн өмнө болсон. Бээжинд болсон олон улсын роботын тэмцээний алтан медаль. Цомон тэнд байгаа. Цомон тэнд байгаа юм те? 7 хоногийн өмнө болсон, саяхан болсон
Бээжинд олон улсын тэмцээн болсон юм байна тийм үү? Роботын тэмцээн болсон юм уу? Бээжинд роботын дэлхийн аварга болсон юм. Тэр нэгдүгээр байр эзэлсэн юм уу те? Пүү за баяр үрээ яасан мундаг юм бэ? Ста мундаг биш. Тэгээд энэ бүтээлүүд нь ингээд байх шиг байна те. Тэгээд энэ одоо хүүхдүүд өөрсдөө робот зохион бүтээдэг гэсэн үг. Коп 17 арга хэмжээнд Монголын роботикийн багш нарыг төлөөлөн орж байгаад их баяртай байна. За ингээд хүүхдүүд маань энд робот шоу хийсэн. Гол зорилго нь бол шоу маань өөрөө Монголын говь зүлждэг бий болгож байгаа үлийн цагаан орхон огтныг ингээ устгаж яадаг маш чухал шоу учраас энэ бүтээлээр хүүхдүүд маань оролцож байгаа маа. Тэгээд энэ өөрсдөө хийсэн энэ бүх юмнууд нь тайлбартайгаа байж байгаа явцын зургнууд нь юу гэхээр энэ далавчийг бол одоо хуучин шүгрийн хэсгээр ингэж хийгээд толгой нь өөрөө хэдэн серво мотороос байгаа лээ? 3. За нийт хэдэн мотортой байгаа лээ? 4. Тийм нийт 4 мотортойгоор энэ толгой нь 3 мотор тэгээ нөгөөт далавчны хөдөлгөөн дээр 1 мотор байгаа хэрэг. Тэгээ энийхээ кодыг бичээд энэ робот шуугаа ажиллуулаа. За ингээ хүүхдүүд маань амжилттай орцож байна. Тэгээ T-Education гэдэг энэ дижитал боловсролын сургууль энэ хүү маань сурдаг. За сая багаараа оролцсон шинэ эхлэл олон улсын сургуулийн хүүхдүүд байгаа. Гуруулаарсан багийн ахлагч сайхан бэлэг, багийн гишүүд Ананд, багийн гишүүн Бэлгүн гэдэг мундаг хүүхдүүд бий. Бас нэг охин би 11-р сургуулийн 7 байнгын сурагч Оюун гэдэг охин байгаа. Тэр маань энэ шоунд энэ дүүтийг хамтарч хийж оролцож ирсэн байгаа. Тэгээ тэр маань бас дэлхийн аваргын гимэл оюухан дрон кодчлын тэмцээний дэлхийн аваргын мөнгөн медаль тэр цомон байж байна. Тэнд хүүхдүүдийн маань оролцсон зөвхөн робот дронтой холбоотой тэмцээнүүдийн медалууд тэнд байж байна. Хүүхдүүдтэй ч их амжилт хүсье. Ялангуяа энэнийг дэмжиж байдаг сургуулиуд эцэг эхийн дэмжлэгээр нь маш өндөр түвшинд хэрэгтэй байдаг юм аа. Ингээд энд дэмжиж оролцож байгаа багийн гишүүд болоод тэднийхээ эцэг эхчүүд бас баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Дараагийн тэмцээнд амжилттай оролцоорой. За яахан дөө. За баярлалаа. За за сайн байна уу? За эн чи ямар сонирхолтой Монгол үндэсний соёл яваад байна. За нэг танилцуулаач. За сайн байна уу? Бид Монголын өсвөрийн сэтгүүлчтэй холбоо байна. Өнөөдөр COP 17-ийн хил мэдээллийн албаны сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэлтэд нэгдээд ингээд павильоноо гаргаад явж байна. COP 17-ийн ногоон бүсийн хүрээнд манайх өнөөдөр үндэсний ер нь ахуйн талаар олон одоо гадны зочдод танилцуулаад павильон дээр ингээд ер нь өдөр болгон шин одоо хөтөлбөрүүдийг гаргаад явж байна. Өнөөдөр болохоор сур яаж байгаа сураар хийх талаар. Оо за. За сурыг чи ер нь одоо яг юунд ашиглаж байна вэ те? За сурыг бол ерөнхийдөө дээр үеийн монголчууд нүүдлийн иргэншилтэй байсан. Ахуй хэрэгцээнд ашиглаж ирсэн. Нүүдэл хийхдээ ачаа бараа гэр бараагаа тэмээн дээр зүв багилж уйдаг. Айгу бат бөх те байлгахын тулд харин одоо орчин цаг сүүлийн үед нөө сур идэл үн цэнгүй болж хог дээр маш их хаягдж байгаа. Тэрний эсрэг одоо залуучууд бид бүхэн миний хувьд өөрөө энэ зүйлийг сураад анхан шатнаас нь энэ хазаарыг одоо хийж суртал нь эцсийн хүртэл ерөнхийдөө залуучуудад ингэж зааж гүр сүлжээ сур идэлийн сургалт гээд одоо онлайн сургалтыг одоо 21 аймгийн 330 сумд 1400 шавьтай цогц систем сургалтыг одоо явуулж байгаа. За өнөөдрийн хувьд бол одоо COP 17 дээр сэтгүүлчтэй холбооноос үргэлдээд энэ сур идэлийн сүүлийн дэвшил технологи дээр одоо ингээд хөл нийлүүлэн сүлжмэл ийм сураа хэлэл хазаарыг уралсан байгаа. Манай энэ хазаарыг ер нь бол манай залуучууд уралсан байгаа. Энэ бол хазаар харагдаж байна. За тэгээд энэ одоо хазаар өлөгдөг одоо үлгүүр энэ бас манай нэгэн шав өөрөө хийсэн байгаа. За тэгээд энд одоо сүлжмэл бугуйл байж байна. За энд болохоор одоо ингээд хормон болт гэх чиний хормон хот ирвэхээс сэргээж одоо морин дээрээ мордож одоо энэ морин дил дээр дарвиж явахдаа одоо энэ зүйлийг ингэж хормоогоо нөө дэрвэхээс сэргээж боодог. За энэ болохоор одоо эмээлийн ганцганаас үйдэг гангарааны сурам чөдөр гэх юм уу одоо сүлжмэл чөдөр байгаа. За энд болохоор адуучин хүний 90 эдийн жавхаагаа хулсан уургаан барай морин дээрээ мордоод адуугаа хайж явахдаа дурангаар одоо ингэж адуугаа харж дурандаж олдог юм дурангийн хайрцаг. Энэ бол бас л эрт дээр үеэс малчид Монголын иргэд энийг ашиглаж ирсэн юм түүхтэй. Энэ бол булгаараар хийсэн гаднах сур тоног хэрэгслийг одоо манайхаа өөрсдөө ингэж уралсан баг. Өчигдрийн дуустал нүүдэлчин фестивал дээр би бас богдын музейн урлаачаар өргөдөж 3 хоногтоос нь маш их хэмжээний бүтээлүүд байсан. Тэн дээр ерөөдөө дуусаа тэгээд одоо өнөөдрийн үед бол маш цөөхөн бүтээлтэй байж гэн бас жоохон санаа зовж байна. Зүгээр ерөнхийдөө гоё хараад ойлголт авах үзэгч нар те. Хазаарыг бол манай залуучууд бол хувцсны дизайн, палаж, гонж янз бүрийн загвараар гардаг шиг хазаарыг хүртэл янз бүрийн загвараар одоо хийдэг болсон. Энийг бол яг л нүдний ур гэж ярьдаг. Уран дагагчид бол мэднэ. Нүдний уртай хүн эмэйл хийдэг гэж ярьдаг. Тэр шиг яг нүдний ур дотроо энэ загварыг ингээ бодож сэтгэж ингэж янз бүрийн загвараар нь бодож хийдэг. Энэ л гэхэд одоо жишээ нь арай өөр загвартай байх жишээ нь. Тийм боос. За энэ гэхэд хээ уугал зуруулаад байна шүү дээ бараг л те энэ үгээр чинь. Энэ бол гэхэд арай өөр загвар. Энэ үргэлжлэхэд арай өөр загвар юм. Тийм байна. Бид их мэдчлэн маш олон төрлөөр ингэж
уралдаг байгаа. Монгол соёлоо гоё ингэж таниулж явж байгаад бас баяр үргээ баярлаа. За амжилт хүсье. Амжилт хүсье. За баярлаа. За guys яг одоо green zone-ы төвд нь байна. Энд алдарт мэдээж хар хормын түүхэн хөшөө гэх юм уу да тий босгосон байна. Ийшээгээ хоолны хэсэг байна. Нилээн том та хэд харж байгаа үндэсний хоол одоо бүхэл зүйлийг тэнд зарж гин. Хоолных юм шиг байна. Зөвхөн хоолных юм шиг байна шүү. За тэгээ тийшээ шинжлэх ухааных нь байгаа юм байна. За зүйл ямар ч ийшээ явж үзье хэдүүлээ. Хоолны газар нь ийм гоё том байна. Халал хоол, солонгос хоол, япон хоол, энтэг хоол, барууны хоол, монгол хоол байна. Гайхалтай. Гоё хоол идий. A few moments later. Зэтлэр guys Mango Mind channel-ийн Минжэтэй таарлаа. Сайн байна уу төшгий байна уу те. Коп 17-д орж байгаа сэтгэл ямар байна? Сэтгэл маш өндөр байна. Тэгээд Коп 17 энэ конвенцийн хурлыг Монгол зохион байгуулж байгаадаа бийж байгуулаг үлтэй. Гэтэ ер нь энийг байгуулж байгаа Монгол улсаар аюух бахарх чинь залуу хүний хувьд зөндөө тийм сөрөг сэтгэл байгаа ч гэсэн бас сайн талыг хараад үзээрэй. Залуу хүнийнүүдээр ирж харахад бол бахарх чинь л гэж хэлмээр нь ер нь. Харин Минжээ маань өөрөө Европт байсан. Одоо ч бараг суурин Европт байгаа тий. Ер нь Европт бас иймэрхүү юмуд аюу их болдог. Ер нь ингээ ялгаа харагдаж байна. Ер нь ямар шүү харьцуулбал ер нь ямар шүү болж байна. Маш тажгүй. Би бас нөгөө энд ирээд хүмүүсээс асуусан л та Европ хүмүүсээс Монголын хувьд те зохион байгуулагч улсаар оролцож байгаа. Тэгээд зохион байгуулалт ямар нэгсэн ч бүх хүмүүс ер нь маш сайн зохион байгуулалттай техник тэгээл орчин зай гэл бүх юм айгу сайн байна гэсэн. Тэгээд би өөрөө ч гэсэн ирээд бас айгу гайхсан хамгаалт хариун цэвэртэй бүх юм нь бол надад айгу таалагдсан гэж хэлж болно. Ингээд би Монгол би ингээд те байгаадаа биш зүгээр ингээд бас айгу шүүмжлэлтэй хүмүүс яриад байсан болохоор өөрийн нүдээр яриад харсан чинь бүр шал өөр. Харин би бас санал нэгтэй байна. Одоо нөгөө наацхийн нойлын ариун цэвэр гэж харахад нойл нь оочргүй зүгээр цэв цэвэрхэн байгаа байхгүй. Ингээд нойлгон ингээд баг ингээд хөөс нь ингээд ариун цэвэр нь ингээд аюу гоо ингээд яатсан ямар ч үнэр танар байхгүй. Тэгж удаад бас яг бодчихлаа ер нь бол гоё манайхан ч баг Францд илүү нойлон бохор байдаг шүү. Ер нь бол яг яасан ярил тэр нь бодчихлаа манайхан ч гоё ер нь зохион байгуулж шүү. Одоо энэ автобусны байж байгаа ч гэсэн харалт аюу тийм цэвэрхэн аюу гоё тийм тухтай мэдрэмж авч байна тий. Тэгээс хүмүүс нөгөө нэг яг хоосон үеэр зураг авах ч юм уу тийм үеэр зураг авснаа ингээд сошиал дээр тавиад юуж болохгүй хинж ирэхгүй бай ингээд мэдээж бас нэг 2-3 цагийн үед бас хүмүүс чинь хоолнд орохоо бас байхгүй ш тэгээ нөгөө хүлээж байгаа хүмүүс гэл тэрээс манайх ч бодолцохгүй ингээд тэг хідэн тэрбум мэдлэг яг хуу нийгэм жоох хэцүү байна. Тэгээс шатхуун юм уу байхгүй байна. Гэхдээ эн чинь бас нөгөө нэг одоо олон улсын тавцан дээр Монголын нэрийг айгу юу сайнаар одоо харуулах хурал. Харин тэр л одоо хамгийн чухал юм болчиход байна шүү дээ. Монгол хэлээрээ л нэг хитэн гэр морь унаал тавьч идэл гэсэн ойлголттой хүмүүс энэ дунд зөндөө байгаа тий. Ирээл шал өөр сэтгэлтэй байгаа тий. За Монголд ерөнхийдөө ямар байна? Монголд ирээд байсан чинь одоо баг 3 сар болцсон уу? Тий одоо баг 3 сар болж энд удахгүй буцах чинь буцахад жоох юм аа гэдэг байхгүй. Жохон гонигтэй залуу хүмүүс бол бужигн чинь буцалж чинь тэгээд бит хоёр бол 25 онд Монголд ирж суушна гэдэг байсан. За. Тэгээд төлөвлөгөө өөрчлөгдөөд хүүхэдтэй болоод 30 онд магадгүй гэж бодож байна. Эсвэл тэрнээс өмнө ч юм уу те залуучуудад боломж байна. Хөдөлмөрлөж байгаа хүмүүст бол ер нь боломж байна. За баярлаа. За амжилт хүсье. За баяртай. За тэгээ guys хэдүүлээ өнөөдөр COP 17-оор зочлолоо. Том байгальд бол маш сайн болсон гэж харж байна. Гэхдээ хамгийн гол нь миний бодлоор энд одоо ингээд олон хүн ирээд явах штэ. Энд ирээд яг гол нь үлдээцтэй ямар ажил байна те. Олон төслүүд Монголд хэрэгжээсэ гэж хүсэж байгаа. Одоо ерөөдөө 28 хүртэл овоо ид хоног байгаа. Тэгээ 28 хүртэл ирж амжаагүй хүмүүс бас ирээд зочилж болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.